Энэ маргаан ер нь яг хүний сонгох эрх чөлөөтэй сонгох эрх гээд энэ зарчмын хувьд бас олон улсын жишгийг харахаар бол манайх энэ зохицуулт ямар болдоо гэдэг дээр би ч гэсэн өөрөө ингээд эргэлзэж явдаг хүн яг. Гэтэ өнөөдөр цэцгийн дүгнэлтийн хүрээнд итгэмсэн төлөөлөгчийн одоо байр суурийн хүрээнд нөгөө асуулт асуухад итгэмсэн төлөөлөгч бол уг нь одоо энэ хуулиа хамгаалсан энэ бол зөрчөөгүй байна гэдэг тайлбар өгсөн юм байна шүү дээ, тий. Гэтэ нөгөө мэтгэлцээнд бол очоогүй гэж ойлголоо. Яагаад ер нь очоогүй итгэмсэн төлөөлөгчүүд нөгөө мэтгэлцэх энэ процесс бол айгүй чухал байдаг. Таны тайлбарт ер нь бол 93 оны энэ нөгөө юуны үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэр тэрний үндслүүдийг ерөнхийдөө оруулсан байгаа юм байна. Тэгээ энэ дээр та бас тайлбартаа 93 оны 12 сарын 22-ны өдрийн 4-р дүгнэлт угаасаа ингээд шийдцээ. Хүчин төгөлдөр ийм дүгнэлт байна гэдэг ийм энийг бол өөрчлөх хүндлэл гараагүй байна гэдэг ийм тайлбар өгсөн. Гэтэл энийг бол харгалзаж үзэлгүйгээр цэц шийдвэрээ гаргасан байна. Энийг та яагаад гэж үзэж байна? Уг нь бол мэтгэлцээнд орсон бол та энийг бас илүү яах байсан болов? Би яагаад таныг мэтгэлцээнд орсонгүй вэ? Одоо итгэмсэн төлөөлөгчийн ажил байр суурьаа бол ингээд илэрхийлсэн байна шүү дээ. Энэ бол хамгаалах ёстой гэдэг. За хоёрдугаарт юу байна? Одоо энэ нөгөө уг нь бол эн чин за 93 онд тэгвэл ийм сонгуулийн тогтолцоотой байсан. Бид нар 2024 оны энэ юун дээр сонгуулийн хууль өөрчлөгдөөд энэ бүсчилсэн тойрог гэдэг юм руу яваад за бүсчилсэн тойрог маань өөрөө энэ жалга довны үзлээсээ салъя, бодлогыг жоохон томоор нь харъя гэдэг энэ тогтолцооны өөрчлөлт гэж үзээд энэ тойргийн хуваарлт явсан. Гэтэл манай монголчуудын хувьд яг үүндээ бас ингээ харахаар зөвхөн өөрийн нутгаа хүнээ сонгох ч байт юм уу те тандгаа сонгох гэсэн энэ фактор маш их байгаад идэг. Тэнгүүд бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрвээ бид нар бүсчилсэн хөгжлөөр бүсчилсэн тойргоор энэ сонгуулийг өөрсдийнхөө одоо төлөөлөх хүмүүсийг сонгоно гэж байгаа бол энэ нөгөө нутаг нугын гэдэг юм уу зөвхөн одоо юу гэдэг усынхан бол усынхныхаа сонгодог ч байт юм уу те эсвэл одоо юу гэдэг ховдынхан бол ховдынхныхаа сонгодог биш. Энд чинь бидрийг төлөөлөх бүсээр нь харах юм хүн байна уу гэдгийг одоо чиглүүлэх гэсэн сонгуулийн өөрчлөлт болов уу гэж би хараад байгаа. Тэгэхээр хэрвээ одоо цэцгийн дүгнэлтийг хүлээн авах юм бол энэ бидний зорж байгаа энэ тойрог жижиг тойрог биш энэ жижиг жалга довны үзлээсээ салъя гэсэн энэ зорилго тэр хүрэх бол ямар нөлөө үзүүлэх бол тэр талаар та бас итгэмсэн төлөөлөгчийн хувьд судалж тайлбартаа оруулсан юм байд юм болов уу гэдгийг тодруулъя. За уян гişиг шүү. За нөгөө яг хуралдаанд бол оролцож чадаагүй. Яг нөгөө чуулганы хуралдаантай давхцсан учраас тэгээ чуулган яг санал хураалтайс учраас очиж чадаагүй. Тэгээ ерөнхийдөө тайлбараа бол бичгээр хүргэсэн учраас нөгөө хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу одоо миний эзгүүд хилцхийг зөвшөөрлөө бол бичгээр өгөө явсан. За одоо яг 93 оны үндсэн хуулийн цэц хүчин төгөлдөр байгаа тохиолдолд дахиж одоо тухайн хэргийг авч хилцэхгүй байх ёстой гэдэг үндслэлтээр бол цэцээс гарсан дүгнэлтээс бол харахад үндсэн хуулийн цэц Монгол Улсын их хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72-ийн 72-ийн 1-р хэсгийн тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын үцэг өвчнгөө тооцох заалтын талаарх маргааныг агуулгын хувьд хянаа илтс үндсэн хууль зөрчсөн хэсэг талаар шийдвэр гаргаагүй байна гэж үзсэн байна. Өөрөөр хэлэх юм бол 93 онд авч хилцсэн асуудал нь 92 оны сонгуулийн хууль байсан. Тэр нь өөрөө яг энэ агуулгад цаад агуулгаараа байгаа боловч яг энэ дутуу гэдэг агуулгаар бол биш байсан учраас үндсэн хуулийн цэц энийг энэ дээр бол үндсэн хууль зөрчсөн хэсэг талаар шийдвэр гаргаагүй гэж үзсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр 93 оныхоос өөр агуулгыг буюу 19 оны сонгуулийн хуулийг одоо дутуу гэдгийг авч хилцлээ гэдэг байдлаар одоо 3 дахь үндслийг няцаасан байгаа энэ тайлбар нь. За нөгөө талаасаа ер нь бол энэ асуудал өөрөө онолынхны хувьд ч болон одоо судлаачдын хувьд, хуульчдын хувьд ч гэсэн яг ингээд маргаантай байдаг сэдв. За яг энэ асуудлаар бол 93 оноос хойш удаа үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байдیں۔ Өөрөөр хэлэх юм бол тухайн одоо 92 оноос хойш сонгуулийн тухай хуулиудад яг энэ дутуу гэдэг агуулгаараа биш боловч
тухайн мандатын тоотой тэнцүү санал өгсөн байх. Тэ? Эсвэл одоо нэг яг энэ агуулга бол дандаа нөгөө хадгалагдаад явцсан. Энэ дээр бол цэцэд гомдол гаргаж исэн тохиолдлууд бол нэлээд олон байдаг. Нэлээд хэд байгаа. Тэр болгонд бол 93 оны цэцгийн шийдвэрээ үндэслээд маргааныг одоо мэдээллийг хүлээж авахаас маргаан үүсгэхээс татгалзаад ингээд шийдээ явцсан байдаг. 93 оны яг үндсэн хуулийн цэцгийн дараа бол 96 онд үндсэн хуулийн цэцээр ямар асуудал шийдвэрлэгдсэн гэхээр сая үндсэн хуулийн одоо нөгөө мэдээлэл гаргагчийн нөгөө мэдээлэлд дурддагдсан байгаа. Буюу нөгөө сонгуульд оролцох одоо сонгуулийн саналын хуудсан заасан одоо ганц ч нэр дэвшигчийг сонгохгүй байх. Энэ нь бол өөрөө хүчингү тооцогддог байсныг 96 оны үндсэн хуулийн цэцээс яаж шийдсэн гэхээр энэ нь өөрөө сонгогчийн чөлөөтэй сонгох хэрэгэд нөлөөлж байна. Тэгэхээр энэ өөрөө үндсэн хуульд зөрчсөн байна. Хэрвээ одоо тэр сонгуулийн хуудсанд ганц ч нэр дэвшигчийг дугуулаагүй байсан ч гэсэн энэ нь одоо хүчинтэй саналын хуудсан тооцогдож явна гэдэг ийм цэцгийн шийдвэр гаргацсан. Тэгэнгүүт сая цэц шийдвэр гаргахдаа энэ нөгөө за энийг юу гэж нэрлсэн байл одоохон тохирсон байх зарчимд нийцэх эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх тэгээд одоо энэ дүгнэлтүүдээ хийхдээ болохоор яг энэ нэгч нэр дэвшигчийг за оюун гишгчнээ 1 минут. Нэгч нэр дэвшигчийг дугуулаагүй бол хүчинтэй үлдэж яхад яагаад тэр дутууд дугуулсан нь хүчингү тооцогдох ёстой вэ? Тэгэхээр энэ хоёр нь хоорондоо тохирсон байх, одоо ялгаргүй байх гэдэг зарчмаа алдж байгаа учраас энийг бол одоо үндсэн хууль зөрчсөн гэж үзэхээр байна гэдэг ийм дүгнэлт хийсэн байгаа. Уг нь бол яг энэ нөгөө цэцгийн дүгнэлтэн дээр бол үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн улсын хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт уг зохицуултыг зорилго нь сонгогч эрхээ эдлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлж буй явдал юм а гэдгийг зорилготойгоо уялдсан байхаар байна гэдэг уг нь нөгөө үндслэх хэсэгтээ тайлбарлаа явцсан. Гэхдээ энэ нь нөгөө бусад зохицуулалттайгаа нэг хэсгийг одоо ганцыг ч өгөхгүй бол үндсэн хууль зөрчсөн гэчээд дутуу дугуулсан болохоор үндсэн хууль зөрчөөгөө гэж үзэж байгаа нөрөө буруу байна гэдэг үндслээр яг энэ 72-ийн нэгийг үндсэн хууль зөрчсөн гэдгээр дүгнсэн байгаа байхгүй юу? Тодруулах уу? За номжим гишүүн тодруулж 1 минут. Ойлголоо. Яг уу өсчлсөн хөгжил ямар нөлөө гарахын, зориод байгаа бидний системд ямар нөлөө гарахын гэдгийг бол нэг ярилцаж судалж гарах үр нөлөөгөө судлаагүй гэж ойлголоо. Тэгээ энэ 93 оны нөгөө цэцгийн дүгнэлтийг харахаар 93 оны тухайн үеийн хуульд болоод тэр сонгогч саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчийн дийн дотроос өөрийн сонгохыг хүссэн бөгөөд мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн ог нэрийн өмнөх текст дугаарыг дугуулan тэмдэглэн гэсэн юм байсан юм л да тий. Тэгээ энийг гэтээ энэ бол бөгөөд гээд давхар нөгөө юу нь болохоор мандатын тоотой тэнцүү гэдэг нөгөө нь одоогийнхтой адилхан байгаа юм байна. Гэтээ цэцэг яг яагаад энийг өөр гэж үзсэн гэдгийг би бас цэцгийн тайлбараас бас сайн их ойлгохгүй байгаад байгаа учраас л асуусан юм л да. Тэгээ уг нь мэтгэлцэн дээр очсон бос энийг бол нарийн ярих байсан байх л таа л гэж бодоод. Хариулах уу? Санал уу? За саналаа. За саналаа. За Батамглан гишүүн